За Лүнсний барьцсан дээрээс ганцхан сугдаа бариад басан мушиглаа. За лавхан барьцсан ч хүрсэндээ Баталзээ за. За харин орхон баяр алсан тогтоогоо бариад авсан. Зүүн гар давуулаад Лүнсний барьцтай. За баруун гарын барьц бас Лүнсний барьцанд хүрсэн байх. За согны хөнгөрийн барьцтай. За ганцхан сунгаа зүүн гар Лүнсний барьцыг тосоо бариад авсан Баталзээ за. Хоёр бүхэн хин Лүнсний барьцтай. За зүүн талаараа зориод Лүнс авсан. За Баталзээ заанаас удаад ангуудаа шууд баруун талдаа мошигсон. За энэ сугдааны барьц ч бас актер барьцанд л хүрлээд орхон баярлсан. Баталзээ заанаас давуулаад Лүнсний барьцсан дээрээс надгаад авсан. Баруун гарын одоо сугийг л хавчиж явахаар л хэрэгтэй харагдаад байх юм. За урагш нь хөнтрөөд сөүлээ дараар нь мордож мэднэ орхон баярлсан. За Лүнсний гарын дээр бол нэлээд ачаалал өгсөн. Нэлээд дарсан юм байр л та. Улсын зам Баталзээ. За энэ жилийн улсын баяр наадмаар бас л дээгүүр даваанд ингээд хүчтэй зогсож яж бас мэдхэл бөхчүүд улсын ирсэн орхон баяр улсын зам Баталзээ нар за үндэсний бөхөр хичээлж байгаа залуучууд бөхчүүд ихсэн за жигдхэн сайхан өрсөлдөөнтэй болж байгаа бэлтгэл сургуульд бол одоо улсын цолтон аймгийн цолтон сумын цолтон залуу бүх гэлтгүүгээр одоо хийх боломжоор бол бүрэн хангагдсан сайхан өрсөлдөөнтэй болж байгаа. За хоёр өхийн барилдаан зүүн талаар Лүнс Синжигний барьсан төрөө барилцаад авсан. За бөхчүүдийн барилдаан ч гэсэн ер нь жигдхэн сайхан болж байгаа. Аймгийн цолтой бүх бол одоо улс аймгийн алдар цолтой бүхийн барилдаанд Монгол бүхийн өргөөн төрүүлдэг, үзүүрэлдэг, шөвгөрдөг болцсон. За нэг үсэг бол одоо Монгол улсын дархан Аврагбат Эрдэнэ улсын эрсдэн мөнгө Эрдэнэ за 6 залуу заан гээд тэр үеийн бөхчүүд бол одоо шөвгөрдөг, үзүүрдэг, төрүүлдэг байсан бол одоо үед бол аймгийн цолтой бөхчүүд бол бас Монгол бүхийн өргөөн сайн барилдаж байгаа. За эд барилдаж байгаа Монгол улсын одоо хоёр авраг. За улсын сайхан залуу арслангууд, улсын заанууд, харцгууд, за сайхан начингууд, за мөн одоо аймгийн урд зарсан цолтой бөхчүүд гэдэг ер нь тун өрсөлдөөнтэй сайхан барилдаанууд Монгол бүхийн өргөөнд өрнөдөг болсон. Монгол улсын зам Баталзээ зүүн гар Лүнсний барьцтай тулсан
За Орхон Баяр Арслангийн одоо наачаа ирэх хүчийг бол одоо үлээ оргилсан юм барьж авсан байна. За хоёр бүхийн барилдаан чирсэн шуудганы барьсан дээрээс сайхан барилдаан гарна да. Баруун талаараа дөрвөлжин золгоо тань шуудганы барьсан дурж барилдана. За Эрх 11-ний Бямбарагт Монголын үндэсний бүхий холбооноос зохион байгуулж байгаа Алтан цамын төлөөх барилдааны хагас шигшээ барилдаан Монгол бүхий өргөөнд 14 цаг 30 минутаас эхэлнэ. За Нямгарагт нь Эрдэнэ хотын төвөгт 50 жилийн ой зориулсан Улс аймгийн алдар султай хүчит 128 бүхий барилдаан 13 цагаас мөн одоо Монгол бүхий өргөөнд барилдана. Эрх хатаа амралтын 2 өдөр бол хоёуланд нь одоо бөгтөө өдөр байх юм байна. За баруун талдаа сугдаа бариад авсан та хэн төрүүл сугдсан л одоо хоёр бөхөөс хүч гарна. За сугдаа давмгот нь зөрөөд шуудганы барьсан халаа тавиулчлаа. Хоёр бүхийн барилдаан бар задрахаар болсон. Орхон Баяр Арслангийн баруунгаар илүү өсний барьцтай. За баруун талдаа ганцхан сөхөөд сугдаад авсан. Сөхөө сугдангууд нь тойрж шуудганы барьцын халаа тавиулсан. За хинээс нь л ер нь ийм сугдсан, нэг талдаа сугдсан сөгсөн иймэрхүү барилдаан гарах болов. За баруун талдаа ганцхан тойроод толгой зөрөө шуудганы барьцын халаа тавиулчлаа. Хоёр бүхийн барилдаа баруун талаас давхар шуудганы барьцтайгаар золгоно. Аргагүй одоо энэ цаг үеийн өнгөнд барилдаж байгаа хүчит хүчтэй барилдаан тун сайхан болж байна да. Хүч гаргасан, хүч явсан барилдаанууд. За баруун талаараа давхар шуудганы барьсан дөрөв барилцаад авсан. За толгой зөрсөн. Давхар шуудганы барьцтай үлдсэн дээ батал зэзаан. Шуудганы барьцын халаа тавиуллаа, мордлоо. За мордоо дараа дутуудсан сугдаа бариад авсан. За одоо хавирна да. Хавирлаа. За хавираад баруунгаар алсын сүвэний барьц руу явсан боловч одоо хараахан өрсөнгүй. За аргагүй бэлтгэл сургуульд сайн бяртаа байгаа бөхчүүдийн барилдаан ч мөн тун сайхан болж байна да. За ингээ мордсон. Давхар шуудганы барьцтай. За толгой цааш нь зөрөөд шуудганы барьцыг халс тавиулаад зүүн талдаа мордсон. За мордоо тогтонгууд нь зүүн талдаа сугдаад асгуулж хавираад алсын сүвэний барьцанд хараахан урж ядсангүй. За Орхон Баяр Арслангийн хувьд бол аргагүй. Асал тамиртай байна да. За нурууны тамир сайтай. За батал зэзаанаас болоос ер нь хэр баргийн хүн дэсхэргүүгээр л мехний хөлбөр бол сая явсан.
За 107-оор дөрвөлжин зулгаа давхар шуудганы барьцтайгаар барилдаа эхэллээ. За 100 залгуун дээрээс одоо орхон баярлсан 100 талдаа сугдаад огшоо сугдаа дараагийн мэхний хөлбөр явж мэдхий. За толгой зөрсөө шуудганы барьцын халаад өгүүлсэн орхон баяр арслан. За 2 гар шуудганы барьцтай Баталзын цааны 100 гар шуудганы барьцтай савирын толсон барьц задарлаа. Баруун талаараа шуудганы барьцтай 2 өхийн барилдаан дан шуудганы барьцтай барилдаа эхэлнэ. За баруун талдаа бас огшоогоо суугдан да. За гар гаргаа давуулаа бариад авсан барь салгаар болсон. За дан шуудганы барьцнаас ирнэ. Хоёр бүхэн нь бол одоо хүч гаргахааргүй юм байна. Зүүн талаараа дөрвөлжин залгаа дан шуудганы барьцсан дурж барилдана. За толгой зөрөө шуудганы барьцыг халаа тавилдсан. За баруун талаараа зөрөө давхар шуудганы барьсан төрсөндөө. За эндээс л толгой зөрөндөө хоёр өхийн барилдаа. Толгой зөр шуудганы барьцыг халт тавиулаад одоо хинэн шуудганы барьцтай үлдэнэ. За тэр хүнд одоо барилдаан гаргана. За Баталзын зам шуудганы барьцтайгаа халаа тавиулсан. За голлоод явсан да мордлоо. Хараар нь хажаад мордсон дутуу утсан. Дагуулад мушглаа. Хаврлаа. За Манчестер. За ингээд шуудганы барьцыг алж тавиулаад мордсон. За мордон дээр дутуудан гот нь дахиж алхаад зүүн тал руугаа дагуулад мушгсан мошгон дээр нь зүүн талдаа дасгуулж хавирсан. За Баталзын заанч бол одоо хүч маш их гаргалаа. Орхон баярлсан ч мөн сайхан тогтлоо доо. За юм золгооны барьцсан дээрээс шуудганы барьцсан дээрээс Баталзын зан дээр нь нэлээд санаачлыг авч барилдаад байна. За үзэгчлийг бол өстой өндөл зөөсөн шуугуулсан хүч явсан сайхан барилдааныг л одоо олсон ирслэн улсын за хоёр маань одоо үзүүлж байна. За ерөн тэгээд Монгол бүхий өргөн цугласан үзэгчид бол нэг иймэрхүү барилдааныг л үзэх гэж өргөнд одоо хөрөлцөн ирцгээдэг байх. За ингэж хүч гаргаж байгаа. Ингэж тэмцэлдэж байгаа одоо хоёр бүхийн за хорооны арьс одоо зулгарч одоо энэ үхэнд байх уу ер нь
Энэ шуудганы барьцсан дээрээс бол одоо ер нь хурууны арьс ер нь дэсгэргүй юм шиг харагдаж байна. За Баталзаа 2 чудаа дайралт хийсэндээ шуудганы барьцсан дээрээс. За магадгүй зүгээр орхон баяр арслан гэж хүлээж угаад нэг өөрийнхөө барьцанд нэг сугдооны барьцанд хүрэх юм бол нэг хүч гаргаж мэдэх юм. Баталзааны одоо зээжийг сөхөж мэхийн ихэд бол тун амаргүй юм да. Толгой зэрэгд бол дөрүүлээд шуудганы барьцыг Баталзаа алж тавиулж байгаа. Зүүн талаараа дөрвөлжин залгаа давхар шуудганы барьсан дөрөв барилцаад авсан. За толгой зөр шуудганы барьцыг алж тавиулаад барьцаатарлаа. За орхон баяр арсланыг тэгш барьцанд хүртэл бас нэг актер хүч гаргахгүй байж мэдх юм шүү. Зүүн талаараа дөрвөлжин залгаад зүүн тэгш барьцанд хүрэх юм бол харин хүч гаргаа зүүн талдаа тасгуулж хавраад мордоод авчиж мэдх юм. За тэр хүртэл бол одоо Баталзаанаас бол дахиад нэг дайралт ирнэ. За цугдаа бараад авсан шуудганы барьцыг халаа тавиулсан. За одоо түнтрэх байх та. Орхон баяр арслангийн барьц бол одоо элэг усны барьцанд төрсөн давуулаад. За шуудганы барьцаа тавьсан. За хоёр үхийн барилдаан бол барьцаа тарахаар олсон. За зүүн талаараа дан шуудганы барьцтай хоёр үхийн барилдаа. За толгой зөрөө шуудганы барьцыг халаа тавиулсан. За баруун давхар шуудганы барьцтай одоо барилданда. Хоёр үхийн барилдаа нэг үлээ нааших нь голлуулаад барилдуулах хэрэгтэй дээ хуулийн зэцүүд. За шуудганы барьцыг ганцхан толгой зөрөө талаа тавиулчлаа. За зүүн талаараа зөрөө давхар шуудганы барьцанд төрсөн. Толгой зөрөндөө Баталзаа. За дахиад толгой зөрөө өөр тад амангой байдалж үүсгэсэндээ. Одоо зүүн гараа шуудганы барьцыг хал тавиулан сугдсан. Хаврлаа. Зүүн талдаа тасгуулж авраад толгой өгүүлсэн. За барьц салах явцад элэг усны барьсан дээрээ сурагшин татаад задганы дэргэний барьсан дээрээс талдаа дутуудсан. За толгой зөрсөн Баталзаа давхар шуудганы барьцтай үлдсэн. За эндээ сугдаж мөшгсөн. Мөшгөө дутаадан готон зүүн талдаа дасгуулж хавраад. За ингээ хоёр үхийн барилдаан барьцаа тарсан да. За барьц салах явцад бас иймэрхүү мөхний хувьдвар орж ирсэн.
Яа, ерөнхий барилдаа одоо дэвш барьцсан л хөрөх болж байгаа болоо да ирнэ. Баруун талаараас улгаад шуудганы барьцтайгаар барилдаа эхэллээ. За хоёр өхөөс бол ер нь дан шуудганы барьцтай бол энэс нь бол мехний хувьд буруу гарахгүй. Давхар шуудганы барьцсан дээрээс бол энэс нь одоо хүч гаргасан барилдаа хийн. Зүүн талаараа дөрвөлжин залгаа дан шуудганы барьцсан дөрж барилд гаруулсан. За магадгүй энэ барьц садрах юм бол харин тэгш барьцсан төрж мэдэх юм да. Баруун талаараа дөрвөлжин залгаад давхар шуудганы барьцсан дөрөв барилцаад авлаа. За Архан баяр алстангийн хувьд бол 100 гаруй анхаа шуудганы барьцыг тавиад элэг усны барьцсан дээрээс садгаад авсан. Хоёулаа одоо нурууны тамир сайтай гал ясан датан бярдаа юм бөгчүүд. За нэг нь ч одоо хүч гаргаж их явж байна. Нөгөөд гişус маш их тогтож байна. За бярдаа тамиртай бөгчүүдийн л одоо онцлог. За согдоо бараад авсаа зүүн талдаа. За боцоогоо бас зүүн тал руу тосгож авирж мэдхий. Өнтрөө дараар нь ордож магадгүй. Архан баяр алстангийн 100 гар шуудганы барьцтайгаа юм байна. Саврын тулдсан шуудганы барьцыг халуулахаас нааш одоо хөдөлгөөн хийж болохооргүй юм байна. За ерөнхий барилдаа баруун талаар анзалгоод тэгш барьцсан дөрөв барилцаад авлаа.
Орхон Баяр Арслан харин баруун талдаа суугдсангүй сугдааны барьцаа бол элэг үлсний барьц руу шилжүүлсэн. За элэг үлсний барьцан дээрээс төөлөө давхар шуудганы барьцан төрсөн. За сугдааны барьц бол одоо алдахаар хэмжээд үрдсэн юм байна да. За зүүн талаараа залгаад ээж барьсан төр нь Орхон Баяр Арслан энэ дээрээс харин нэг хүч гаргаж мэдэх юм да. Баруун сугдаад зүүн шуудганы барьцтай ээж барьсан төр нь. За шуудганы барьцын халаа тавиулах юм бол зүүн талдаа нааж хавирнда. За Орхон Баяр Арслангийн одоо хүлээжсэн барьц байж магадгүй л гэж одоо энийг бодоод байгаа. За эндээс ямар хөө барилдаан гаргахыг харцгаая. За талгаа зөрөө шуудганы барьцыг халаа тавиулсан. Одоо зүүн талдаа хаврын харинда хавирлаа. Зөрүүлээ тавирсан. Дахиад тавирсан. За ер нь одоо энэ барьцыг л хүлээж ийсэн баг та Орхон Баяр Арслан. За энэ Сэлэнгийн аймгийн цагаан орсон харьяа талдар спортоор Пөвцэд компани өг Монгол улсын Арслан Баяр сайхны Орхон Баяр Сэлэнгийн аймгийн Мандал сум харьяад Монгол улсын авраг Гунааживын Эрхэн баярын нэрмжид улс аймгийн алдарсалтай хүчит 128 бүхий барилдаанд 7-5 төрүүлээ. За энэ барилдааны үзүүрийг Ховд аймгийн Зэрэг сум харьяад Монтед Construction сүлдэс спортоор Асан Сэтэ Махимбикс компани өг Монгол улсын зам баяр өгийн Батүлзий 6-5 үзүүлсэн. За энэ барилдааны шүүгийн дөрөвд Ховд аймгийн Ховд сум харьяад Ховснуур дэвжээ сүлдэс спортоор Хинан Construction компани өг Монгол улсын дархан авраг Намсрай живийн Батсуур Сэлэнгийн аймгийн Мандал сумын харьяа 5 хам дэвжээ сүлдэс спортоор зорчигч тээвэр 2 компани өг Монгол улсын зан нэгдлийн жаргал баярнаар шүүгийн 4 чалгарн үлдлээ. За өнөөдрийн барилдааныг тоглон сууж таалан үзсэн үзэгч түмэндээ баярлалаа. За эх 7 хоногийн амралтын өдөр хүртэл төр баяртай үзэгчтэй. Монгол улсын 21 дахь авраг Гунааживын Эрхэн баяр их шивгдүүлсэн бүхэн шагналыг Монгол улсын их хурлын гишүүн засгийн газрын гишүүнсэн Сангаживын баяр цогт Сэлэнгийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бат Орхон нар гардуулж баяр хүргэнэ. За ингээ төр үзүүр их шүүгийн бөхчүүдийг Монгол өхөн өргөөний төвөн дээр төрж байна. Монгол улсын дархан авраг Батсуур Монгол улсын зан жаргал баяр нарыг шагналаа гардаж явахыг урьж байна. Эрхэм хүндэт үзэгчдээ Сэлэнгийн аймгийн Мандал сум харьяат Монгол улсын 21 дахь авраг Гунааживын Эрхэн баярын нэрмжит хүчтөхийн барилдааны түрүү үзүүр их шүүгийн бөхчүүдэд шагнал гардуулж байна. За өнөөдрийн барилдаанд бас хүрэлцэн ирж үзэн сонирхсон үзэгчдэн сэлэнгчүүд за энэ барилдаанд уран мэхийн уралдуулан барилдсан нийт бөхчүүдтэй бас талархал дэвшүүлье. За өнөөдрийн барилдааны түрүү бүх 10 сая, үзүүр бүх 6 сая их шүүгийн бөхчүүд тусвар 3 сая төгрөгийн мөнгөн шагнал гардаж байна. За энэхүү Монгол орны газар тариалангийн бүс нутаг өргөн Сэлэнг нутгийн хүчит авраг Эрхэн баярын нэрмжит барилдаан өргөн дэлгэр үзүүштэй, харууштай сайхан болж өндөрлөж байна. Өнөөдрийн барилдаанд уран мэхийн уралдуулан барилдсан хүчит бөхчүүд энэхүү барилдааныг үзэн сонирхсон нийт үзэгчид, хүндэт зочид за барилдааны зохион байгуулалтын арын албанд ажилласан нийт хүндэт та бүхэндээ талархал дэвшүүлье. Ирэх 7 хоногийн амралтын өдрүүдээр Монгол өхөн өргөн зохион байгуулагдах Монголын үндэсний бүхэн холбооны алтан цомын хагас шигшээ барилдаан мөн Орхон аймгийн 50 жилийн өн баяр зориулсан Монгол улсын заан цолны хүндэтгэлийн барилдаануудаар эргэн уулзлан баяртай үзэгчтэй.